Эрүүл гэрэлтийн нэг нууц нь бол гэрлэхээс өмнө нүдээ сайтар нээж хараад харин гэрэлснийхаа дараа нүдээ хагас аних явдал байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол улсад 21 мянган гэр бүл гэрэлтээ цуцлуулжээ. Үүний нэг шалтгаан нь залуу хосууд бие биенийгээ бараг л танихгүйгээр гэрэлж байгаатай холбоотой юм аа. Мэдээж хэрэг үерч явах хугацаанд хосууд бие биентэйгээ өчнөө их цаг ярьцдаг болохоор бие биенийгээ мэднэ гэж боддог. Гэвч энэ үед хосууд бие биентэй өөрийнхөө нууцыг дэлгэхээс илүүх нуух хандлагатай байдаг. Үр дүнд нь хосууд өөрийн гэсэн амьдралын хувь үзлүүдтэй гэрлэхээр шийдэж хурмын дараа энэ үзэл нь болохоор гол харилцааных нь асуудал болж өгч байдаг. Энэ шалтгааны улмаас сүй тавьсан хосуудад би чадварлаг зөвлөгчтэй дор хаяж 6-аас 10 удаа уулзаж амьдралын талаарх бие биенийхээ үзэл бодлыг таньж мэдэж альва асуудлыг хэрхэн давж гарах вэ гэдэгт суралцах хэрэгтэй гэж боддог. Энэ үйл явц дондор хосууд маань урд нь мэдж байгаагүй том асуудалтай байна гэдгээ олж нэгээд заримдаа гэрэлтэй хойшлуулах юм уу эсвэл бүр болох шийдвэрийг гаргадаг. Зарим хосуудын хувьд өөрсдийнхөө асуудлыг таньж мэдээд энийг шийдвэрлээд гэрлэх ажилдаа шуудран ордог байх нэ. Тийм учраас энэ асуудал маань 5%-аар буурах байсан ч гэсэн туршиж үзэх ёстой нэг чухал зүйл бол гэрэлтийн өмнөх зөвлөгөө юм аа.